За өнөөдөр би та бүхэнд дүү бүгээр хуушур хийхийг харуулах гэж байна. Миний энэ хоолнд ямар металл орохыг танилцуулъя. 200 г дүү пүү. За тал сонгон 4 ширхгийг сармис. Том бол 3 хийхэд болно. За тэгээд амтлагчууд авлаа. Энэ ногоон өнгийн амтлагчуудыг энэ сонгож авлаа. Энэ хатаасан ногоон өнгийн амтлагчуудыг сонгож авсан байгаа. Сонгон, петрушка, базилик гэдэг ийм 3 амтлагч. За мөн одоо улаан перц жоохон хийн. За тэгээд давс хийнэ. За тэгээд эндээ би бас зориулаад ингээ гурил зуурсан байгаа. Гурилыг би бас мөн одоо энэ гурилнаас ингээ зуурсан байгаа. Энэ маш сайн гурил учраас би бас байнга хэрглэж байгаамаа энэ гурилыг. За би одоо энэ орцнуудыг бүгдийг жижиглэх энэ хэрчгчэндээ хийгээд хэрчнэ. За сонгоно бас нэг жоохон жижиглэчээ. За саримсаа хийчлээ. Давсаа бас ингээд харуулад хийчихнэ. За улаан перцнээсээ харин тийм их багыг бас хийж хэрэггүй, бас жоохон ахиухан хийх хэрэгтэй гэж бодож байна. За энэ базилик гэдэг энэ ургамлаас хатаасан хийчлээ. За эндээс бас жоохон хийчихье. За ногоон сонгоноос харин ахиухан хийвэл зүгээр ахаа гэж бодож байна. За ингээд одоо болсон баха. За ингээд хуушурны маань доторх шанз нь бэлэн боллоо. За би ингээд хуушураа бүгдийг ингээд бэлтжлээ. Одоо хайрандаа за ингээд 200 г дүү пүү маань ингээд 8 хуушур боллоо. За дараагийнхаа алхамлаа. За одоо тос маань халжих шиг энэ хуушур харъя. За одоо хуушур маань болсон байна. Гаргаад таглаатаа савнд түр байлгах хэрэгтэй. Тийм бол гоё зөөлрнө.
За дараагийн 4 хуушур маань ер нь бараг болж байна. Ингэж хуушур дүүпүүгээр хийхэд болоо шаржганаж тоос үсрэхгүй их амар байдаг. Тийм учраас хүүхдүүд хийвэл бас зүгээр байдаг. За ингээд хуушур маань бэлэн болсон. За ийм хуушур болсон байгаа. За та нар маань бас яг энийг гэртээ хийгээд амтлаад үзээрэй. Их амттай болдог шүү. За тэгээд дараах бодлогыг хамтарч бодцгоё. За өнөөдрийн бодлого бол 200 г үхрийн мах, 200 г дүүпүү хоёрын аль нь бага усаар үйлдвэрлэгддэг вэ гэсэн бодлого байна. За 1 кг үхрийн мах 15,410 литр усаар үйлдвэрлэгддэг. Харин 1 кг дүүпүү бол 2531 литр усаар үйлдвэрлэгддэг байх нэ. Өөрөөр хэлбэл хүний гар дээр эртлээ ийм хэмжээний ус хэрэглэдэг гэсэн үг. За тэгвэл 200 г үхрийн мах 3083 литр усаар үйлдвэрлэгдэнэ. За энийг олон янзын аргаар болж болно. За дүүпүү бол 200 г-нд 506.2 литр усаар үйлдвэрлэгдэх нэ. Хэрвээ 200 г дүүпүүнийхээ оронд 200 г үхрийн махаар хуушур хийсэн бол 6 дахин их ус зарцуулах ийм тооцоо гарч байна. Та бүхэн энэ усны уулан мөрийг харъя гэвэл миний одоо description хэсэгтэр байгаа линкийг оруулсан контентээс харж болно. За тэгэхээр дүүпүү маань 6 дахин бага усны уулан мөртэй байх нэ. Тэгэхээр энэ дүүпүүгээр хаяа хоол хийж идэх нь бас байгаль дээлтэй амьдарч байгаа нэг баталгаа, зуршил болж ингэж төлөвшөх учиртай юм байна.